Сайн байцгаана уу гişнээ. 1-р ангийн сурагчтай ажиллах арга зүй модулын тэгшамруулах боловсрол хөтөлбөр үргэлжилж байна. Хүүхэд бүрийн ялгаатай байдал, ялгаатай онцлог тохируулан сургалтыг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ судалцгаая. Хамгийн ихний асуулт маань та бүхнээс Монгол улсын энэ хүүхэд бүр боловсрол тэгшамрагдаж чадаж байна уу үгүй юу гэсэн энэхүү асуултыг тавья. 1994 онд ЮНЕСКОгийн гишүүн орнуудын баталсан Саламанкагийн тунхаглалын 3 дугаар бүлэгт хүүхэд бүр боловсрол эзэмших бүрэн эрхтэй. Сургуулиуд бүх хүүхдийг сургах ёстой. Хүүхдийн бие ялдар, оюун ухаан, нийгмийн болон сэтгэл зүй, хэлний болон бусад нөхцлөөс үл шалтгаалan сургана гэж ингэж заасан байдаг. Сургалтыг хүүхэд бүрийн сурах боломжит тохирсон хэлбэрээр өгөх хэрэгтэй. Хүүхэд болгон өөрийн гэсэн онцлог шин чанар, сонирхол болон сурах хэрэгцээтэй гэж заасан байна. Энэхүү тунхаглалыг хэрэгжүүлэн ажиллаж чадж байна уу үгүй юу гэдэг дээр бүгдээрээ хэд хэдэн асуудлыг хөндөж ярья. За 1-р нь сурах сонирхол хүсэлгүй болсон хүүхэд байна уу? 2-т нь суралгаар хоцорсон хүүхэд байна уу? 3-т нь зөвхөн шалгалтанд бэлтгэдэг тогтолцоо. За мөн багшд ажилдаа ядарсан, ууртай, багшийн ажил маш хэцүү гэсэн ийм бодолтой багш нар танаа сургууль дээр байдгүй. За дараагийн асуудал нь болохоор зэрэг танаа сургуульд хэлний бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй, харааны бэрхшээлтэй хүүхдүүд ирэхэд тухайн хүүхдүүдэд хичээл заах чадвартай ийм багш нар байна уу? Жишээлбэл бариад үсэг мэддэг багш танаа сургууль дээр хэд байдаг вэ? Дохионы хэлтэй багш хэд байгаа вэ? Бидний ээлж занш нар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллах, эсвэл анхаарлын дутмагшилтай, эсвэл энэ хүмүүжлийн ямар нэгэн асуудалтай ийм хүүхдүүдтэй ажиллах арга зүй урухааныг эзэмсэн багш байгаа юу? Мөн сургуулийн маань орчин тойронд саад учирдаг ийм орчин манай сургууль дээр байна уугүй юу гэдэг дээр бүгдээрээ анхаарлаа хандуулах цаг нэгэнт иржээ. Манай сургуулиуд болон эцэг эхүүд бусад багш нар тэгшамруулан сурах боловсролыг юу гэж ойлгодог вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд суралцуулах ёстой юм байна гэсэн зөвхөн ийм өрөөсгөд ойлголтоор ойлгодгоо. Тэгтэл тэгшамруулан сургана гэдэг маань ямар нэгэн хүүхдэд суралцахад нь бэрхшээл тулгарчил байгаа бол тухайн хүүхдэд бол тусгай хэрэгцээ үүсч байна гэсэн үг. Тэгэхээр энэ бүхэл хүүхдийг чанартай боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрэгжүүлж байгаа арга хөтөлбөрийг л тэгшамруулан сурах боловсрол гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр би та бүхний хамгийн сайн мэддэг үнэгний санаа гэдэг үлгэрээс бүгдээрээ хамтдаа суралцъя. Энэ үнэгний санаа гэдэг үлгэрт маань үнэг ойн бүх амьтдыг мууталцуулдаг. Чивэл ойн хамгийн сайн амьтаа. Тэгэхэд баавга би хамгийн мундаг нь гэдэг гээд барамд очиж хэлэх жишээтэйгэр. Тэгтэл бүх ойн амьтад мууталцсан. За үүнийг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Аратны хаан Арслан нэгэн арга хэмжээ авсан. Энэ нь ойн хамгийн шилдэг, хамгийн мундаг амьтныг шалгаруулах тэмцээн зохион байгуулдаг. Ингэхдээ энэ тэмцээнд усан цэлтийн тэмцээн, өндөр нислэлтийн тэмцээн, мөлхөлтийн тэмцээн, гүйлтийн тэмцээн гэх мэтчлэнгээр төрөл бүрийн тэмцээнүүдийг зохион байгуулсан бөгөөд тэмцээний дүн гарахад эцэст нь хинч ойн хамгийн мундаг амьтан болж чадаагүй. Учир нь яагаад гэхээр усан цэлтэд загас төрүүлээд, өндөрт нисгэд шувуу төрүүлээд, мөлхөлтөнд могой төрүүлэх жишээтэйгээр амьтад болгон өөр өөрийн онцлог хэв шинжээрээ өөр тэмцээний төрлүүдэд төрүүлж байсан. Ингээд ойн хамгийн мундаг амьтныг шалгаруулж чадсангүй. Энэ үлгэрээс бид нар юуг ойлгож авах вэ гэхээр хүүхэд бүр өөрийн гэсэн авьяас чадвартай. Тухайн өөрийн гэсэн авьяас чадвараараа эрхэмсэг оршиж, энэ хүндлэгдэж цаашдаа энэ авьяас чадвар дээр тулгуурлан амжилттай суралцах, амжилттай амьдрах энэ чадварыг хөгжүүлэхийг сургууль болгон зорих хэрэгтэй гэж ингэж үзэж байна. Тэгэхээр эндээс жишээлбэл ийм байгаа юм л да. Манай ангид ороод за танай ангийн хамгийн сайн хүүхэд аль вэ гэхээр тэр дорж дулмаа долгор гэдэг ч юм уу хүүхдүүд ингэж хэлж яадаг. Хэрвээ танай ангид ийм л хандлага байж байгаа юм бол таавал тэгшамруулан сургаж чадахгүй байгаа багш гэсэн үг ээ. Харин ороод танай ангийн хамгийн сайн хүүхэд аль вэ гэхээр манай ангид бүгдээрээ л сайн шүү дээ. Та алиндаа сайн уу гэж асууж байна уу? Тоо бодохдоо дорж сайн, уншихдаа дулмаа сайн, их зохион бичихтэй, хорлоо сайн, дуулахдаа сүрэн сайн, зураг зурхтаа оюун сайн гэдэг ч юм уу. Хүүхдүүд ингэж хилжилж чадчих юм бол багштаа хүүхэд бүрийг тэгшамруулан сургаж чадж байна гэсэн үг байна. Тэгвэл нөгөө Аратны хаан Арслан маань зөвхөн ганцхан төрлийн тэмцээн явуулаад ганцхан агуулгаар шалгалт аваад за бүх амьтад модон давираарай. Тэгвэл энэ ойн одон давж чадсан ойн хамгийн мундаг амьтан болно гэвэл энэ шудраг байж чадах уу?
Энд бол одоо сармагчин ч юм уу, шуур ч юм уу төрүүлнэ. Тэгтэл загасвал модон даврах ямар ч боломжгүй байна. Хүн бүр суутан. Гэхдээ гагцхүү загсыг та модон даврахыг шаардаад байх юм бол загас насан туршдаа өөрийгөө тэнэг гэж бодсоор, чадваргүй гэж бодсоор өнгөрнө гэж одоо Альберт Эйнштейн бол хэлсэн байна. За одоо та бүхэндээ ялгаатай байдалд үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцъя гэж бодож байна. Хүүхэд бүр суралцсан хэв шинжээрээ ялгаатай. Зарим хүүхдүүд хараагаа ашиглаж суралцдаг, зарим хүүхдүүд сонсголоо, зарим хүүхдүүд хийж гүйцэтгэх замаар суралцдаг. Хэрвээ багш хараагаа ашиглаж суралцдаг хүүхдэд нэг ч үзүүлэн тарааж их материал хэрэглэхгүйгээр сургаад байвал энэ хүүхдэд яах вэ? Юу ч сурч чадахгүй, сургалгаар хоцрох байдал үүсэх нь тодорхой юм аа. Тэгэхээр энд бод юу гэж үзэж байна гэхээр багш бүр хүүхд бүрийнхээ суралцсан хэв шинжийг судлаад тухайн суралцсан хэв шинжтэнд тохирсон агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээ сонгож хичээл сургалтынхаа үйл ажиллагааг төлөвлөлтөнд зохион байгуулж чадаж байх юм бол энэ маань бид хүүхд бүрийг боловсролд тэг шамруулан сургаж чадаж байна гэсэн үг. Хэрвээ багш хэн нэгэнд тохирсон арга зүй сонгож чадаагүй, тухайн агуулгыг нь төлөвлөж чадаагүй байх юм бол энэ хүүхд маань ялгуурлан гадуурхалтад өртөж байна гэж бас ойлгож болох юм аа. Дараагийн одоо нэг зүйл нь болохоор хүүхэд бүр маань сургууль тохиолддог бэрхшээл нь бүгд өөр өөр. Зарим хүүхдүүд болохоор зэрэг сонсох чадвар нь сул буюу одоо сонсголын бэрхшээлтэй байж болно. Эсвэл ярих чадвар нь сул буюу гацдаг, ээрдэг, одоо тултраач гэдэг ч юм уу, авиа өсгийг сольж хилдэг одоо ийм бэрхшээлтэй хүүхдүүд байж болно. Хүний өмнө гараад ярихаараа айдаг, сандардаг. Тэгвэл энэ хүүхдүүдийн энэ чадварыг хөгжүүлэхийн тулд багш юу хийх ёстой? Тухайн одоо хүүхдийн өөрийнх нь сул одоо байгаа хөгжүүлэх шаардлагатай тэр одоо чадварыг илрүүлж гаргаж ирээд тухайн одоо сул чадварыг сайжруулахын тулд хөгжүүлэхийн тулд нэмэлт одоо хөтөлбөр, агуулга, төлөвлөлт хийж одоо сургах хэрэгтэй. Үүнийг бол бид нар одоо хэлэхдээ бол ганцаарчлсан сургалтын хөтөлбөр гэж ингэж ярьдаг. Дараагийн одоо нэг зүйл нь болохоор зэрэг хүүхэд бүрийн дасан зохицох чадвар нь өөр өөр байдаг. Сургуулийн анги нэгдүгээр ангид орсон хүүхдүүд сургуулийн анги танхим дасан зохицох, сурах үйл ажиллагаанд дасан зохицох, багштаа дасан зохицох, ном сурах хүчийг тэр итгэл хэрэглэхдэггүй одоо гэрийн даалгавар хийхэд хүртэл одоо дасан зохицох юм хэрэгцээ шаардлага үүсэж байдаг. Тэгтэл хүүхэд болгоны дасан зохицох чадвар нь харилцан адилгүй өөр өөр. 6 настай хүүхдүүдийн ихэнх нь бол яс булчингийн хөгжил бол тааруу, гар сарууны жижиг булчингийн хөгжил суул, амьсгалын систем нь сайн хөгжөөгүй байдаг учраас төвчээртэй суулгах. За одоо томатос сууд сурнаа. Өнөөдрөөс эхлээд энэ 6 настай хүүхдүүдийг сургуульд орсон юм чинь суулгаж сурганаа гэж ингэж зорилго тавьж ажилладаг багш нар бол энд бас их анхаарлаа хандуулаарай гэж хэлж байна. Яг л 6 настай хүүхдүүдийн хөдөлгөөнийг хорих, томатос суулгах, гарын нурд нь аваад суулгахад хүүхдүүдийн анхаарал нь сарнаад суралцах чадвар нь буурж идэг байна. Мөн одоо танин мэдгэн хөгжлийн хувьд бол харилцан адилгүй өөр өөр байдаг. Хүртгүүн задлан ялгах хүртэх одоо чадвар нь өөр өөр, задлан ялгах чадвар нь өөр өөр, мөн утгын ой болон анхаарлын тогтворжилт энэ төр нь хүүхэд болгонд харилцан адилгүй өөр өөр байдаг. Тэгэхээр хүүхдийн одоо анхаарлын багтаамж, анхаарлын хуваарлт зэргийг хөгжүүлэхийн тулд одоо биеийг олохтой, зургийг ажиглуулах, ялгааг олох, хурдтай сэтгүүлэхийн тулд одоо юу гэдгийг янз бүрийн одоо зохиомж бүтээлүүдийг хийлгэх гэх мэтчлэнгийн ийм ажлуудыг хүүхэд бүрийнх нь өөрийнх нь онцлог тохируулан сонгож ашиглаж болохоор сонголттой болох утсаар олон хувилбарт тоглоомуудыг хийж ингэж ашиглаж байгаарэ гэж ингэж хэлэх гэж байна. За нийгэмшгэн хөгжлийн хувьд бол маш ондоо. Хүүхэд болгон өөр өөр айлын том хүүхэд, дунд хүүхэд, бага хүүхдээс шалтгаалаад өөр одоо айлын ганц хүүхэд бас өөр, эрэгтэй эмэгтэйгээсээ өөр, харилцан адилгүй өөр өөр байдаг юм аа. Тэгэхээр сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах чадвар, дүрм журмыг сахин биелүүлэх, өөрийгөө илэрхийлэх, өөрийгөө удирдах энэ чадвар маань хүүхэд болгонд харилцан адилгүй өөр байдаг. За дараагийн нэг зүйл нь хувийн онцлог нь бүгд ялгаатай өөр өөр, зан төлөв, темперамент нь өөр өөр. Тэгэхээр бид нар багш энэ шамруулан сурах боловсролыг одоо чанартай эзэмшүүлж хүүхэд болгоныг боловсрол тэг шамруулж чанартай боловсролыг эзэмшүүлэхийн тулд тохируулгуудыг хийх хэрэгтэй. Нэгдүгээрт нь орчноо тохируулнаа. Орчны тохируулгыг хийхдээ тухайн хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцсэн орчныг жишээлбэл сурах үйл ажиллагааны төвүүдийг байгуулна гэж байгаа. Жишээлбэл одоо хөгжмийн төв байлаа гэхэд тэн дээр ямар хүүхдүүд математикийн хичээл хөгжмийн төв төр хийж болно. Жишээлбэл мам нашир дууны аяыг тавьчаад хүүхэд микрофон бариад 2 тооны хүрдийг мам нашир дууны аянд оруулаад дуулж болно. Энэ нөхцөл болцоо энэ орчныг ингэж хувиргаж болно. Яагад гэвэл тухайн хүүхэд маань
хөгжим сонсож явах явцдаа зэгсдээ сэтгэдэг, хөгжим сонсож дуулж явах явцдаа сурсан мэдсэн зүйл нь одоо хизээч мартагдахгүйгээр урт хугацааныхаа санамжинд очдог ийм онцлогтой хүүхдэд л энэ төв манд зохицуулагдж байгаа болохоос биш дуу хөгжмийн хичээлд хэрэглэхдээ л энэ төвийг хэрэглэх юм бишээ гэдэг бас ойлгох хэрэгтэй. Мөн одоо тэргийн цэртэй хүүхд байлаа гэж бодъё. Манай налуу шат байна уу? 0 ямар байх вэ? Тэргийн цэртэй хүүхдээ ангийг хаана байрлуулах вэ гэд одоо бид нар маш их ярьж байна. За дараагийн нэг зүйл нь болохоор харилцаа хандлага. Тэгэхээр харилцаа хандлага дээр юу харж байгаа гэвэл хүүхэд бүр өөр өөрийн давуу чанараараа эрхэмсэг оршид бусдад хүндлэгдэж ингэж байх юм сайхан нээлттэй аз жаргалтай сайн сайхан сэтгэл зүйн хувьд таатай ийм одоо орчныг бүрдүүлж өгөх юм бол бүрдүүлжихэд бидний харилцаа хандлага маш их чухлаа. За агуулгын хувьд болохоор зэрэг одоо хүн болгон математикч болох алуугүй, хүн болгон хиймч болох алуугүй, хүн болгон дуучин байх алуугүй. Тэгэхээр одоо аль агуулгыг түлхүү сонгож би цаашдаа ямар мэрэгжид эзэмших юм, ямар чадвараа ашиглаад аз жаргалтай сайн сайхан амьдрах юм. Тэгэхээр тэр ямар мэрэгчлээ хүн болох юм, тэрлүүгээ чиглэсэн, тэрүүгээ түлхүү яасан судлах шаардлагатай хэрэгцээтэй ийм агуулгуудыг сонгон суралцдаг байх. Тэр ихтгэл хүүхдүүдэд уншуулж байгаа номоо хүртэл хүүхдүүд сонгох эрхийг олгооч. Зарим хүүхд амьтдын тухай үлгэр унших дуртай байтал зарим хүүхдэд нь одон орны тухай, шинжлэх ухааны тухай мэдээллийг унших дуртай байдаг. Тэгвэл бидний гол зорилго нь унших чадварыг хөгжүүлэх гэж байгаа. Одоо уншихын хичээл одоо Монгол нэг хичээл байлаа гэхэд тэгвэл хүүхэд маань өөрийнхөө сонирхсон тухайн сэдв. Жишээлбэл одоо малчин айл хүүхэд мал маллах арга ухаанд сурах гэж байгаа бол мал маллах малтай одоо харилцах талын ийм агуулгатай сэдвийг уншаад тэр унших чадвараа хөгжүүлж яагаад болохгүй гэж. За арга зүйн хувьд болоод ирэхээр зэрэг одоо багш арга зүйг сонгохдоо бас одоо за энэ шүлгийг цээжлээрээ гэд ямар аргаар яаж цээжлэх нь зааж өгөхгүйгээр шүлэг цээжлүүлээд дээрээ гэл манай одоо зарим багш нар бол одоо бол ийм багш байхгүй болсон баг гэж бодож байна. Эцэг ихтэн даалгавар өгчдөг. За өнөөдрийн гэрийн даалгаварт энэ одоо шүлгийг хүүхдтэй цээжлүүлж ирнэ. Тэгээ ямар аргаар яаж заах нь эцэг их мэдэхгүй. Тэгэл одоо хүн болгон очиод нөгөө тотны аргаар заа шүү дээ. За миний хөө ээжигээ дагаад давтаад хэлээрэй гэд. Үгүй тэрний оронд хараагаа ашиглаж сурдаг хүүхдэд тэр шүлгээ зураг болгоод явуулчихна. Сонсголоо ашиглаж сурдаг хүүхдүүдэд энийг ингээ хэлээд өгөөрэй. Хөдөлгөөний ашиглаж сурдаг хүүхд, хөдөлгөөний сурдаг хүүхд байх юм бол нөгөө шүлгээ маш гоё хөдөлгөөнд оруулаад ингээд чийжлүүлчихжээ тэгээ. Тэгвэл тэр арга зүйг маш олон хувилбарт арга зүй хүүхдэд санал болгоод тухайн арга зүйд арга дотроосоо хүүхэд өөрийнхөө онцлог тохирсон аргыг л хүн ер нь сонгоод авчдаг. Тэгэхээр тэр аргаар сонгох юм бололцоотой олон хувилбарт аргуудаар хичээлээ заагаач төлөвлөөч гэж хэлж байгаа. Энэ дэг шамруулах боловсрал гэдэг маань ер нь юу гэсэн үг вэ? Цаашид анхаарах нэг хит хитэн зүйлийг ингэж хэлье гэж бодож байна л доо. За нэгдүгээрт нь болохоор зэрэг хүүхэд бүрийн ялгаатай байдлыг багш нар судлаач. Хэрвээ энэ ялгаатай байдлыг судлахгүйгээр бид нар тэг шамруулах боловсролыг яах нь хэрэгжүүлж чадахгүй. Арга зүйгээ өөрчлөөч, арга зүйгээ хөгжүүлээч. Арга зүйгээ өөрчлөхдөө би одоо энэ хүүхдийг арга тэвтрүүлэн нэмж сурах гэж байгаа юм шүү. Энэ хүүхдүүд уншиж сурах гэж байгаа юм шүү гэдэг цөм хөтөлбөр буюу агуулга дээр анхаарлаа хөвчлэн бид нар төвлөрүүлж идэг. Энэ нь зөв боловч үүний хажуугаар сурах арга барил ямар аргаар энэ хүүхдийг сурах юм? Ямар аргаар энэ хүүхд сурдаг юм? Тэгэхээр энэ хүүхдүүдэд би ямар арга санал болгох уу гэдэг ингээд олон хувилбарт арга зүйг ингэж ашигладаг байхад анхаарлаа хандуулаач гэж. Дараа нь болохоор зэрэг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Бид нар ямар хандлагатай байдаг вэхээр доржиг манай ангийн дорж бол хамгийн сайн одоо бүх хүүхдийг доржиг болгочихвол гоё. Доржиг болгочихвол одоо би яах нь өөрийнхөө одоо ажилд чанартай ажиллаг үүсгэсэн гэдэг одоо сэтгэл хангалуун байх гээд ингэж зүтгээд үгүй хүүхэд бүрийг өөр өөрийнх нь онцлогтод тохируулан өөр өөрийнх нь тэр чадж байгаа зүйл давуу чадвар сул чадварыг илрүүлээд давуу чадвар дээр нь тулгуурлаж түшиглээд сул чадварыг нь хөгжүүлэхэд чиглэгдсэн одоо энэ арга зүй харилцаа хандлага бид нар ингэж өөрчлөх хэрэгтэй гэж ингэж бодож байна. Бүх нийтийг бүгд оролцуулаач, эцэг эхээ оролцуулаач, бусад ах эгч нарын оролцуул, эмээ өвөө нарыг оролцуул, бусад багш нар хоорондоо хамтарч ажиллаж, түншлэж хамтарч ижил бид нар энэ тэг шамруулан сурах боловсролыг жинхэнэ утгаар нь яах нь хэрэгжүүлж чаднаа гэж ингэж бодож байна. За хамгийн эцэст дүгнэлт хэлэхэд тэг шамруулан сурах боловсрол нь бүх нийтийн боловсролын бодлого, сурч хөгжих тасралтгүй үйл ажиллагаа, ялгаатай байдад хүндэтгэлтэй хандах соёлыг хамруулсан маш том цогц хөтөлбөр юм а гэдэгт та бүхэн анхаарлаа хандуулаарай. Өнөөдрийн маань сургалтанд анхаарал хандуулсан
Багш нартаа баярлалаа. Цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөй. Монголын хүүхэд бүр аз жаргалтайгаар өөрийн давуу чадвараар эрхэмсэг оршиж сайн сайхан зүйл тэмүүлэх хүсэл эрмэлзэлтэй амьдрах арга ухаанд суралцсан аз жаргалтай сайн сайхан амьдрах ёроолыг дэвшүүлье.